За өнөөдөр та бүхэнд 5 дугаар бодлогыг танилцуулъя. Хүүхдтэйгээ хамт суугаад үзээрэй. За манай өнөөдрийн бодлого бол хашаанд гахаа галуу нээлээд 27 байв. Тэдний хөл нийт 72 бол хэдэн нисэж чадах вэ гэсэн бодлого байна. За бодлогоо бодохын өмнө загвараа зуръя. Тэгэхээр бидэнд галуу байгаа. Гэхдээ галуу хэд байгааг нь мэдэгдэхгүй байгаа. Мөн гахаа байгаа. Гахаа хэд байгааг нь мэдэгдэхгүй байгаа. Тийм учраас ингэж зурж болох юм аа. Харин тэд нийлээд 27 байгаа. 27 амтан гэд тэмдэглэе. Тэдний хөл нийтдээ 72 байгаа. За энэ бол одоо бидний бодлогын нөхцөлийн дагуу зурагч байгаа загвар байна. За одоо манай бодлогын олох зүйл бол галууны тоо байгаа. Яагаад гэвэл асуулт маань хэдэн нисэж чадах вэ гэсэн. Тэгэхээр галуу маань нисэж чадах учраас бид галууны тоог олох учиртай юм байна. Өөрөөр хэлбэл бодлогын асуулт маань дотроо бас дахин нэг асуултыг агуулж байна. За одоо бодолт руугаа оръё. Бодолтыг гүйцэтгэхийн тулд нэг зүйлийг сануулъя. Энд бол галуу 2 хөлтэй, гахаа 4 хөлтэй гэдгийг хүүхдүүд мэдж байгаа. Одоо бодлогоо бодохын тулд гахаануудынхаа 2 хөлийг нь өргүүлсэн гэж сэтгэе. Тэгвэл манай бүх амьтан газар дээр 2 хөлөөр зогсно. Яагаад гэвэл гахаанууд 2 хөлөө өргөцсөн 2 хөлөөрөө зогсож байгаа гэж ингэж сэтгэх юм аа. Хэрвээ ингэх юм бол газар дээр 54 хөл байна гэсэн үг. Харин өргөөстэй хөлний тоо бол 18 байна гэсэн үг ээ. За 18 хөл өргөөстэй байна гэдэг бол нэг гахаа 2 хөл өргөх учраас 9 гахаа байна гэдгийг харуулж байгаа юм. За 27 амтны маань 9 гахаа юм бол 18 нь галуу байж таарах нэ. За одоо бодолтыг шалгая. 9 гахаа дээр 18 галууг нэмэхлээр 27 амт ингээд таарч байна. Нэг нөхцөл маань одоо хөлний тоог олъё. 4-9 36 дээрээс нь 18-ыг 2-оор жуулаа 36 тэдгээрийг нийлүүлэхээр 72 гэдэг ингээ хөлний тоо таарч байна. Тэгэхээр бид нар бодлогоо зөв бодсон байна гэсэн үг ээ. За энэ бодлогыг маш олон аргаар бодсон байдаг аа. Тэгэхээр одоо энд бас зарим нэг өөр хувилруудыг танилцуулъя. За 2 дугаар арга. За бүх амьтныхаа яг одоо 2 хөлтэй амьтны нэгийг 4 хөлтэй амьтны 2-ыг өргүүлсэн гэдэг яг тал хөлнийх нь талыг нь өргүүлсэн гэж бодъё. За тэгвэл газар дээр 72 хөлнийхээ яг талыг нь өргөгдсөн байгаа учраас 36 хөл байна гэсэн үг. За тэгвэл эн чинь юу гэсэн үг вэ гэхээр галуунууд нэг хөлөөрөө зогсож байгаа, гахаанууд 2 хөлөөрөө зогсож байгаа учраас эндээс амтныхаа тоог хасаад өгөхөд одоо энэ 9 гахаа байна гэж харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл тэр 36 хөл гэдэг бол газар дээр байгаа 36 хөл гэдэг бол амтан болгоны нэг хөл дээрээс нь гахаануудын бас 2 дахь хөлүүд нэмэгдсэн байна гэсэн үг ээ. Тэгээд нийлээ 36 болсон байна гэсэн үг. Тийм учраас ингээд 9 гахаа гэж олдож байгаа юм аа. За 9 гахаа юм бол 18 нь галуу байж таарнаа. За 3 дахь арга. За амтны тоогоор нэг сандал зурсан гэж бодъё. Сандал байгаа гэж бодъё. За ингээд манад 27 сандал байна. Тэгээд сандал дээр бүх амьтныхаа 2 хөлийг тавиулсан гэж бодъё. За тэгвэл сандал бүр дээр 2 хөл байгаа. За ингээд тооцоод үзэх юм бол манай сандал дээр байгаа хөлний тоо бол 54 байж таарна. Яагаад гэвэл 27 сандал байгаа. Сандал болгон дээр 2 хөл байгаа гэж бодох юм бол 54 хөл сандал дээр байна гэсэн үг ээ. За тэгээ үлдсэн хөлийг нь газар дээр тавиулж таарна. Тэгэхээр 72 хөлнөөс сандал дээр байгаа 54 хөлийг хасах юм бол 18 хөл нь газарт байна гэсэн үг. За тэр бол дандаа гахааны хөлнүүд байна гэсэн үг. Гахааны 2 хөл газарт байна гэсэн үг ээ. Тэгэхээр 18 хөл газарт байгаа юм чинь 9 гахаа байна гэсэн үг ээ. За ингээ гахааны тоог олчиж байгаа. За тэгвэл амьтныхаа тооноос гахааны тоог хасахаар галууны тоо гараад ирнэ. За одоо 4 дахь аргыг авч үзье. Бүх амьтны галуу гэд
галуу байжээ гэд бодъё. За тэгвэл бүгдээрээ 2 хөлтэй байж таарна. Тэгвэл одоо манай бүх амьтны маань хөл 54 байж таарна. Эн чинь 72 гэж өгөгдсөн 72 хөл гэж өгөгдсөн байтал 54 хөл гэж байгаа нь 18 хөл дутуу байна гэсэн үг. Энэ нь одоо 9 гахаа галуу гэж бодсноос болж дутаж гарч байна гэд ингээд 9 гахаа гэд гахааныхаа тоог гаргаад ирж байгаа маа. За 9 гахаа юм бол мөн 27-оос 9-ийг хасаад 18 галуу байна гэд ингээд галууныхаа тоог бас олчих болох юм аа. За 5 дугаар арга бол тэгштгэл зохиож бодох арга байж болно. За галууныхаа тоог x гэж тэмдэглэе. За тэгвэл гахаа 27-оос нь x болно. Яагаад гэвэл манад 20 энэ гахаа галуу хоёр маань нийлээд 27 байгаа. За харин хөлнийхээ тоогоор тэгштгэл зохиож болно. Тэгэхэд 2x-ээр нэмэх нь хаалтан дотор 27-оос нь x, түүнийг үржүүлэх нь 4. Тэгээ эдгээрийн нийлбэр нь 72-той тэмцүүгээ тэгштгэл зохиогдож байгаа юм аа. За ингээд тэгштэглээ хялбарчлаад бодох юм бол x тэнцүү 18 гэж олдоод энэ нь нисэж чадах амьтан нь 18 галуу байна гэдэг ингэж олдож байгаа маа. За одоо энэ 18 галууга мөн одоо энэ тэгштгэл дээрээ орлуулад тэгштэглийг үнэн байлгаж чадж гэнэ үү гэдгийг шалгаад бас бодолтой зөв бурууг нь шалгаж болох юм аа. За тэгэхээр та бүхэн бас энэ бодолтой сайн танилцсны дараа хүүхдтэйгээ хамтраад дахиад өөр 3 одоо энд дурддагцснаас өөр 3 аргаар бодороо. Ингэж бодох бол бүтээлч, эрэл хайлт мөн одоо өмнөх аргуудтай ижилхэн байна уу, ялгаатай байна уу гэж харьцуулах, мөн одоо бодолтыг задлан шинжлэх ийм одоо үйлдэлүүд хийгддгээрээ бол бас нэлээд ач холбогдолтой ийм бүтээлч үйл ажиллагаа болох юм аа. Ингээд та бүхэнд амжилт хүсье.